Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Солонгоо агш нь байна. Найзуудаа, бид нэр өөрсдийнхөө биеийг юугаар цэвэрхэн болгож чадах вэ? Яг зөв, усанд орвол цэвэрхэн болно шүү дээ. За гэхдээ бид нэр усанд орохдоо биеэ савандаж угаахгүйгээр зүгээр л усаар угаагаад ивэл бохир болсон бие маань цэвэрхэн болох болов? Гадаа зөндөө тоглож орж ирээд усанд ороод зүгээр л усаар угаахад хөлсний үнэр арилах болов? Арилахгүй шүү дээ. Тэгвэл яаж цэвэрхэн болох вэ? Яг зөв, бид нэр бие маш сайн савандаж хөөсрүүлж угаах юм бол цэвэрхэн болдог шүү дээ. Бас бид нэр гараа угаадаг тийм ээ. За тэгвэл гараа усаар угаах эсвэл савандаж угаахч бас ялгаатай байдаг тийм ээ. Гараа угаахдаа зүгээр л усаар угаачгаад л болчих юм бол гар маань цэвэрхэн болох болов? Гар цэвэрхэн болохгүй тий. Харин савандаж хөөсрүүлж угаах юм бол бидний бохир гар маань маш гоё цэвэрхэн болдог шүү дээ. Бас бид нэр хэр буртаг болчихсон хувцаа ч гэсэн угаах шаардлага гардаг тийм ээ. Тэгвэл тэр хувцаа зүгээр л усанд угаачих юм бол хэр нь сайн арилах болов? Арилахгүй тийм ээ. Харин тэр хувцаа бид нэр угаалгын нунтгаар, бокоор маш сайн хөөсрүүлж угаах юм бол тэр хувцсны маань хэр буртаг нь сайн арилдаг тийм ээ. За тэгвэл бид нэр биеэ угаагаад цэвэрлж болж байгаа юм чинь бид нэр дотоод зүрх сэтгэлээ цэвэрхэн байлгаж чадах болов? Библиэлд бидний зүрх сэтгэлийг ч гэсэн бохир байдаг гэж хэлсэн шүү дээ. Тэгвэл тэр зүрх сэтгэлээ бид нэр яаж угаах вэ? Юугаар угаах юм бол цэвэрхэн болох юм бол? Зүрх сэтгэлээ гаргаж ирээд савандаж угаах юм болов? Үгүй тий. Харин яавал бид нэр зүрх сэтгэлээ цэвэрхэн болгож чадах вэ? Энийг мэдж байгаа хүүхэд байна уу? Яг зөв. Бид нэр Бурхны үгээр зүрх сэтгэлээ цэвэрхэн болгож чадна тийм ээ. Тэгвэл энэ тухай Ром 8 дугаар бүлгийн 30-39 дэх ишлэлдээр дурдсан байдаг. Бүгдээрээ олж унших уу? Шинэ гэрээ Ром 8 дугаар бүлгийн 30-39 дэх ишлэлийг багштайгаа хамт уншийе. Тэр урдаас тогтооснуудаа мөн дуудсан. Дуудснуудаа мөн зөвтгсөн. Зөвтгснүүдээ мөн тэр алдаршуулсан. Өндөрч, гүнж, өөр ямар ч бүтээл бидний эзэн Христ Есүсийн доторх Бурхны хайраас биднийг салгаж чадахгүй гэдэгт би бат итгэлтэй байна. За тэгвэл бидний саяны уншсан Библиэлд Бурхан биднийг дуудсан гэж хэлж байна тийм ээ. Бурхан биднийг нэрээр минь дуудсан байна. Цэцгээ, болдоо, төрөө гэд бидрийг Бурхан нэрээр минь дуудсан байна тийм үү? За тэгээд дуудсныгаа яасан бэ? Зөвтгсөн гэж бичсэн байна шүү дээ. Тэгвэл найзуудаа, зөвтгөгдөн гэдэг нь яг юу гэсэн утгатай үг юм бол? Зөвтгөгдөн гэдэг чинь зөв болгогдно гэсэн үг. Гэмгүй болно гэсэн үг шүү дээ, тийм ээ? За тэгвэл Ром ном дээр бас ингэж хэлсэн байдаг. Энэ дэлхийн бүх хүмүүс гэм нүгэлтэй юм аа гэж хэлсэн байдаг. Бүр үлгээтэй нялх хүүхдээс өсвөлээд өндөр настай өвөө эмээ нарыг хүртэл энэ дэлхийн бүх хүмүүс гэм нүгэлтэй гэж хэлсэн байна. Гэтэл тэр гэмтэй хүмүүсийг Бурхан зөвтгөн гэж хэлсэн байх шүү дээ. Яагаад ингэж хэлсэн юм бол? Яагаад гэм нүгэлтэй хүмүүсийг Бурхан зөвтгөн гэж хэлсэн болов? Хараад исэн чинь хөөхөн болохоор нь тэгж хэлсэн юм болов? Эсвэл игдүүтэй юм болохоор нь тэгж хэлсэн юм болов? Царайлаг болохоор нь тэгж хэлсэн юм болов? Үгүй тийм ээ. Бурхан бидний гадна дүр төрхийг ерөөсөө хардаг байна шүү тийм ээ. Харин бидний дотоод зүрх сэтгэлийг Бурхан хардаг гэж Библиэлд хэлсэн байдаг. Тэгвэл бидний дотор юу байгаа юм болов? Бидний дотор Есүст итгэх итгэл байгаа учраас Бурхан биднийг зөвтгөн гэж хэлсэн байна тийм ээ. Есүст итгэдэг хүүхдүүдээ Бурхан зөвтгөнө гэж хэлсэн байна. Тэгвэл тэр итгэл нь тий Есүст итгэх тэр итгэл нь бидний дотор байдаг гэм нүглийг угааж цэвэрлэж өгдөг байх нь шүү дээ. Яг л
бохир заваан зүйлийг савнгаар хөөсрүүлж цэвэрлэхтэй адилхан Есүс бидний зүрх сэтгэлд орж ирээд бидний бохир гэм нүглийг маань угааж цэвэрлэж өгсөн байна. Үүнийг гэм нүглийн уучлал гэж нэрлэдэг байна шүү, тийм ээ. Харин Есүс миний зүрх сэтгэлд орж ирээгүй бол миний бохир гэм нүгэл цэвэрлэгдэх болов? Би Есүсийг зүрх сэтгэлдээ ураагүй болвол Есүс миний зүрх сэтгэлд орж ирээгүй бол миний бохир гэм нүгэлтэй зүрх сэтгэл цэвэрлэгдэх болов? Цэвэрлэгдэхгүй шүү дээ, тийм ээ. Яг л бохир хэвээрэл үлдэх юм, тийм ээ. Бурхан биднэрт дэндүү хайртай учраас өөрийнхөө цорын ганц хүү Есүсийг бидэнд илгээсэн. Тэгээд тэр Есүс нь бидний зүрх сэтгэлд орж ирээд бидний бохир гэм нүглийг цэвэрлэж угааж өгсөн байна. Тийм учраас бид нар зөвхөн Есүст л итгэж иж бидний гэм нүгэл уучлагдаж цэвэрлэгдэнэ. Тэгээд ч зогсохгүй Есүсээр дамжуулан Бурхан биднийг өөрийнхөө хүүхэд болгоно гэж бас айлтсан. Тэгвэл найзуудаа, та нар өөрсдийгөө Бурханы хүүхэд гэдэгт итгэдэг үү? Итгэдэг хүүхдүүд нь маш чангаар амен гэж хариулаарай. Есүст итгэвэл бид нар гарцаагүй Бурханы хүүхэд болж чадна. Харин Есүсээс холдон явах юм бол бид нар дахиад л гэм нүгэлтэйгээ зууралдаж, дахиад л гэмтэй нэгний амьдралаар амьдрна. Дахиад л зүрх сэтгэлээ гэм нүглээр бохирдуулна гэсэн үг байна шүү дээ, тийм ээ. Тэгвэл гэм нүглээр дүүрэн хүн эцэстээ Бурхантай хамт байж чадахгүй төрхнө. Тэгвэл хүүхдүүдээ, та нар гэмтэй хүн шиг амьдрмаар байна уу? Эсвэл Бурханы хүүхэд болж амьдрмаар байна уу? Та нар ямар сонголт хийхийг хүсэж байна? Бид нар үрд Бурхантай хамт амьдрах хэрэгтэй шүү дээ. Бурхантай хамт байх нь биднэрт жинхэнэ баяр хөөргийг авчирдаг байна. Бурхан биднийг өөртөө хамт амьдраасай гэж хүсдэг. Бас биднийг хүлээдэг байна. Сая уншсан Библийн хэсэгдэр, тийм ээ, хинч ямар ч зүйл биднийг Бурханы хайраас салгаж чадахгүй гэж хэлсэн. Тэгвэл Есүстэй хамт байж Бурханы хүүхэд болж мөнхийн усад амьдрахаар өрөөгдсөн тийм хүүхдүүд болоосай гэж багш нь чин сэтгэлээсээ хүсэж байна. Бүгдээрээ эх 7 хоногийн туршид өөрсдийнхөө зүрх сэтгэлд Есүсийг чин сэтгэлээсээ урьж оруулаад гэм нүглээ цэвэрлэн угаалгаж Бурханы хүүхэд болсон амьдралаар амьдрцгаая. Зөвхөн Есүст итгэж л бид нар Бурханы хүүхэд болно. Зөвхөн Есүст итгэж л бидний бохир гэм нүгэл уучлагдаж цэвэрхэн болно. Зөвхөн Есүст итгэж л бид нар зөвхт нэгэн болж зөвтгөгдөх болно. Тэгэхээр бүгдээрээ зөвхөн Есүст л итгэж амьдрцгаая. Амен. Бүгдээрээ эх 7 хоногт баяр хөөртэйгээр уулзцгаая. Түр баяртай.